Сайн бацхан үзэгчдээ танил хүн нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. За тэгэхээр энэ удаагийнхаа дугаарын зочноор бид Монголын хошин урлагийн төлөөллүүдийн нэг X Touch Production-ы захирал Монгол Улсын гавьяат жүжигчин Баттулгыг урьж оролцуулж байгаамаа. За яг одоо бид соёлын төвөргөнд хүрэлцээрээд байна. Ингээд бүгдээрээ зочинтойгоо уулзцаая. За сайн байна уу та? Сайн байна. За баярын мэнд хүргэе. За баярлалаа. Олон улсын театрын Хэр ажилтай таны хувьд? За би өнөөдөр ч бас овоо ажил. Одоо бас нэг ажил амжуулчлаа. Тэгээ орой мэдээж тоглолттой байгаа тийм. За тэгээ өдрөөс нэг хүнтэй уулзах. Тэгээ бас танаа нэвтрүүлэг гэж байна. Толгойг үлдэх юм. Өөрөө үлдэх юм. Юхуднаас түргэж өгдөг. Гаал тэр хэрмэ байдаг бол цэрэг би чимээ. Цэцэн дэвгээс нүсэ. Инсаха. Тимсаха. Цэрэг насаа. Харилчмаа би. Цэргийн дуу юм байна. Харилтын хэлээд авчих. Урлаг нийгмийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж явах ёстой вэ? Одоо ер нь сургуульд байхад тэгдэг байсан шүү дээ. Хүүхэд байхад одоо миний ил хүүхэд байхад одоо ч бас тэгдэг л байна л та. Бөөнөр нь музей үзүүлдэг. Бөөнөр нь хүүхэлдэйн театрт авчиж хүүхдийн жүжиг үзүүлдэг. Бөөнөр нь хүүхдийн одоо дууны тэмцээнд оруулдаг. Хүүхдүүдийг одоо олон нийтийн ажилд их хамруулдаг. Тэр чинь хүүхдүүдийн ер нь оюун сэтгэлийг нэг задлж өгч байдаг юм болов уу гэж би ойлгодог. Тийм учраас урлаг спорт гэдэг бол хүнийг бол төлөвшүүлж яадаг. Хүн би хэрхэн ямар мэрэгжил эзэмшгээ тэндээс л олж авч яадаг. Тэгээд ер нь бол хэрэгтэй л дээ. Тэгээд урлаг бол өнөөдөр хошин урлаг бол нийгмийн сэтгэл зүйд маш хүчтэй нөлөөлж байгаа гэж би ойлгодог. Энэ нь айхтар юу гэдгийг ус төр гэх талаасаа биш. Энд чинь ямар ч ус төр явагдахгүй байгаа. Энэ дээр бол зөвхөн хүний оюуны цангааг тайлах үүднээс. Хүмүүс одоо Монголд үзэх юм ховор байна шүү дээ. Сая Хүннүү моол гэдэг сайхан театр одоо цогцлбор нэгдлээ шүү дээ. Доороо одоо үйл зууны өмсөн гулгуурын талбайтай. Тэгэл тэнд одоо үйлчлэгийн төвүүдтэй хүмүүс ийм хүсээд байгаа байхгүй. Хүн одоо юу гэдэг одоо Европт бид нэр Англид бид нэр ингээл байж байгаа. Байр болгоны гадаа хөл өмгийн талбай, тэгэл дугууны зам, гүйлтийн зам, хөл хараагүй хүмүүсийн замгийн гүдэг зам. Тэгэл ингээд бүр дүүрэг болгонд байх шиг байна тэр. Бүр айл болгонд баг айл болгоны гадаа байх шиг байна. Би тэгэл бодож ирсэн. Би яг бид нар нэг тийм талбай дээр наадмаар очиод тоглож байхад би бүр зориуд ингэж яваад энэ одоо ийм хідэн талбай байгаа гэж. Одоо наадах нь зүгээр нэг нь. Одоо энэний цаана нэг байгаа, ингээл байгаа, гүйлтийн зам байгаа, бассейн байгаа гэл ингээл. Гэтэл манайх өнөөдөр хөл хөмгийн ганцхан талбайтай, ганцхан ордонтой. Хэрвээ байр болгоны гадаа тэрийн шийдээд тийм ээ нөгөө их хурл одоо донгосоод олон юм яриад гардаг усууд нь тэрийн шийдээд ингээд бүгд ингээд шийдэх юм хүн болгон өглөө болгон нэг хоёр хүн монголчууд бие нэгэд урагдах дуртай ш. Ингээд сонгоор харахад доржгүйгээл батаг үүжих юм бол хүйх маргааш нэг бие төрийн юм даа нэг готлаа хоёр доржгүйгээд би юунаас доржиж тутдаг ингээд монголчууд нь тийм шагтай атаарх зантай юм чинь угаасаа тэгэл бие нэгэд дагаад ингээд чинь нэгдүгээр одоо тэр нэгийгээ дуурай хоёрдугаар цаашлбал энэ ирүүл энэ нэг бидний энэ нэг биеиндээ ингээд биенээсээ урьдаал биенээсээ төрүүлэх гэдэг энэ зам бол тэр 10 20 жилийн дараа энэ цуснаас шингэрээд алга болно. Өөр нөгөө 2010-аас хойш төрсөн хүүхдүүд нөгөө Индиагийн хүүхдүүд гээл те тэд нар чинь том болоо тэдний өөр хүүхдүүд миний өөр хүүхдүүдийн аж ахуйч Монгол орн цаашдаа хүмүүс нь яг Солонгостой адилхан 80 доод нь хамгийн бага наслт нь 80 хэр 100 тэгээд одоо Солонгост гэхэд эмнэлэгт нь 100 гарсан хүмүүс зөндөө үзүүлж гих мэтчлэн урлаг спортоор Монгол орнод сэнэглээд байгаас нэг юм бол хүн гараад л хог хаяхаас илүү хогоо цэвэрлждэг тийм ээ. Тэр Германд харалта хогийн сав нь ямар цэвэрхэн байдаг лээ те. Мебел нь модон тусдаа бүр ингээд хогийн сав юм уу энэ ч музей юм уу гэмээр байдаг шүү дээ Германд чинь. Мебел нь цаасан хайрцан шилэн сав ингээд тусдаа цэвэрх. Ийм байх юм бол монголчууд ч ялгаагүй
бид нэр ч гэсэн ялгаа савын савндаа шилийн тэрийг бэлдээд өгөхгүй ингээл нэг ууд тараагаал байдаг. Тэр ууд руу бүгдийн ч хэлээдэг. Тэгээд ийм сайхан цаг бол ойрхон байгаа гэж би боддог. Тийм учраас урлаг бол нийгмийн сэтгэл зүйд маш нөлөөтэй. Тэр даялангуяа өнөөдөр хошин урлаг бол маш их үзэгчтэй байна. Хошин урлаг гэхээр хүмүүс ингээд нэг хідэн айлаа салбатанууд гэж зарим нэг нь ойлгодог байсан бол одоо болж эхэлж байна. Энэ бол хэрэгтэй юм байна. Үр хөвгтүүдэд инээж хөөрүүлэх хэрэгтэй юм байна. Гэр бүлэрээ нэг сайхан таашаал авах нь хэрэгтэй юм байна гэж үүднээс л үзэж байгаа байхгүй юу? Бид нар тэн дээр нь ердөө хэрэггүй юм тоглохгүй байна. Нийгмийн бүхэл салбарыг бид нар тайцсан дээр тоглож байна. Ямар хэлбэрээр үү гэдэг нь бидний хийх арга ажиллагааны хувьд болж байгаа. Тэгээд тэндээсээ бас хүнд ухаарал хайрлж. Би жишээлбэл нэг юм аягүй сайн сонгуул гээд манайх нэг номер хийсэн. 2 ч номер YouTube дээр X дүүс сонгуул гээд ороод үзэхээр тэрэн дээр бид нар бүр яг тэрийг дуурсан. Би өөрөө сонгуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Яагаад гэвэл би энэ Монгол улсын иргэн учраас би бүр өөрийнхөө дуу хоолойг хэлье гэж боддог. Хамгийн сүүлд нь одоо энэ сумынхаа өрх бүр дээр би анхаарлаа хандуулж байна л да. Яаж арга хэмжээ авч байгаа ихлээр манай сумын өрх доотлол нь 5-аас доошгүй хүүхдээ байна гэсэн төслийг боловсруулсан. Үүнд гишүүн миний би гар бие оролцсноо гэж байна. Аюу яа. Гэхдээ та нар буруу ойлгоод байна шүү дээ. Би танаа хүүхдүүдийг том болохоор нь одоо сургууль цэцэрлэгт орохтон тусад яа гэж ахгүй юу? Юу ойлгоод. Би ч одоо таныг бүр айлаар ороод яагаад явчих юм бол гэж бодлоо. Юу гэж байгаа юм бэ? Яагаад ядах юм бол бас намайг яалсараа гэх юм бол гэж бодлоо. Яа баярлалаа. Тэгээ та бүхэндээ уулзаад сайхан байна. Намайг дэмжээрэй. Та нарын төлөө би толгоогоо тасгад бэлэн байна. Баярлалаа. Баярлалаа. Одоо нэг асуулт хариултанд хариулъя. 3 хүний асуултанд хариулъя. 3 асуулт. Би. За. Манай сумынхаа манайхаа энэ хүн бидний төлөө толгоогоо тасдуулъя гэж байна. Ийм хүн бид нар дахиж олдох уу? Олдохгүй шүү дээ. Багийн хүний төлөө толгоогоо тасдахгүй шүү дээ. Тэгэхээр энэ хүнийг дэмжээл та бүгдээрээ. Тэхүү. Нийгэмд ийм байгаа юмыг зоригтойгоор хэлж чадж байгаа хүмүүс хэрэгтэй байхгүй юу? Тэгэл тэрийг хүмүүс за эдгээр их сони юм хэлдгийг шүү гэж үзэж байгаа байхгүй. Инээлгэх газараа бид нар инээлгэн. Бид нар ерөөс уус төрчихгүй. Инээлгэн. Тэр дотор бид нар болж байгаа юмыг дуурна. Монгол болж байгаа юм зөндөө байна. Нэг хийж байгаа хүнээ бид нар магтаж чаддаг. Сайн байгаагаа магтаж чаддаг. Нэгнийгээ бүгдээрээ татаж унахад аюу сайн шүү дээ, тий? Сайн явна нэгнийхөө. Тийм учраас одоо монголчууд аюу гой нэгдээд нэг тийшээ харах хэрэгтэй юм шиг надад санагдав. Одоо бид нар зүгээр л өөрсдийгөө бид нар нөгөө би бол улс төрч биш учраас би тэр мэдэхгүй шүү дээ тэр тоогоог. Зүгээр би урлагийнхаа тоогоон дотор байхад л би нүдэрээ үзэж байгаа байхгүй болдгийм байна гэдгийг. Хэн нэгэн жүжигчнийг бид нар гаргаад ирэх болж шүү дээ. Би баттаа гэж төөтөөг тийм ээ. Одоо энэ бархууг бид нар ингээл X төс тэд нар өөрсдөө мэрийж байна. Бид нар эвж өгж байна. Тусалж өгж байна. Алээ ахтагараа ахны гараас татъя гэд гаргаж ирж байна. Ингээд өөрсдөө хамтлаг байгуулж болж байна. Мөрөөдлийн театр гээл эмоц гээл тэгээд ТV-г өгт. Эдгээр бид нар дараал чи хөөй болоогүй хөөй дүү чи болоогүй шүү гээл ингээд байх юм тэр хүүхдийн эрх чөлөө хаав. Юм хийх гэсэн хүсэл нь хаав. Чөлөөтэй бай. Бид нар өөрсдөө энэ амьдралаар мэдээд байна шүү дээ. Болдсон шүү дээ. Болно шүү дээ. Бид нар ингэж болоод байхад энд яагаад болохгүй нэгийгээ дараад байгаа юм бэ? Яахад вэ? Авгаатайгаа уулзъя. Энтэй уулзах юм чи. Одоо уулзахаас. Намын дотоод асуудал явахгүй чи. Энэ муутай юу ярьдгийг. Отон чи бай. Чи энэ гэр ороо яхаар энд авчираа барьчдээ бэ? За манай нанд байрлах ш та баалга. Заавал гэрээ авчиж барьдаг юм үү? Хүний их юм бол тэр яг хүүхдээр очиод гож. Би намын ажилтай чи өөр очихгүй. Би бас намын ажилтай яваад байна. Чиний намын ажил гэж ямар юм бэ? Чиний намын ажил гэж байдгийг. За өөр намын новш. Ой, отон чи би нааш. Тэр яг өнөөрөө хоёулаа нэг уулзаадах юм. Яг гэж. 2 сар уулзаагүй би хэцүүлээд байна бүр. Сонгол дуусах тийм яриа байхгүй. Юу гэж байгаа юм бэ ч одоо. Тэгээ бас хэн гарахаас их юм шалтгаална заа. Хөөе хэмээрээ боож байгаа. Заа чи битээ нам манай нам штабаар эргэлдээд юм уу? Эсрэг намд орсон муу новш. Хөөе чи хүүхдэр очоороо чи. Их сайн байна. Одоо
нэг хошин урлагийн одоо энэ сайхан баярын өдөр тохиож байна. Тэгээд хошин урлагийн салбарын одоо Ахмад уран бүтээлчтэй бас дурсахгүй байхын аргагүй юм сасаа. Тэглгүй яах вэ? Туяа гэжтэй. Бурхан минь тэд нар чинь за манай төрийн сэрхэлд авьяач чинь сосор орон мах гэдэг бол нүл авьяас мэдлэг боловсрал тэр хүнтэй бол альж талаар марах арга байхгүй. За манай Батцааны Бацаа гэдэг манай Цагалмайлс эцэг. Одоо энэ хүнтэй бол марахын арга байхгүй. Манай Чагдаг ихч Шамин чулуун гавьяат багш манай одоо тайзны ирээний динхмийн багш. За манай Чагдаг гэдэг хүн бол одоо өгүүлэхүйн ухааны одоо тэр уран уншлаг гэдэг юмыг одоо жагдахгүйгээр жагдаг ихчгүүгээр төсөөлхийн аргагүй. За манай Туяа гэж Бондор Туяа гэж хүүхдийн дүрийн мастер те хөөрхөн бондоогоод гараад ирэхэд за тэгээд манай одоо Дашгүй ах маань байсан бурхан болчдөг Жанчивд орж ах маань бас би одоо Дашгүй ах Жанчивд орж ахтай нэгдүгээр курст байхдаа цуг шуурлын ийм төрөлд бас тоглож ирсэн. Өөрөө бас бахархдаг. Тэр хоёр хүний ч бас амьд сүрэн байхад нэг удаа бас тайзан дээр цуг гарч ирсэн даа бас өдөр хүртэл бахархдаг. Жаяахыг би бүр нэг түлхээд унагчиж үлээ. Хичнээн хайжиж үлээ. Хөгшрөөд оц тайзан дээр байхгүй. Тэгээ би бүр унагцсныхаа дараа өөрөө очив айгаад бүр зүгээр хүүхээгээ нүдний шилтэй бурж уустай их гоё хүн байсан шүү дээ. Марзан гэж чигтэй хүн. Тэр хоёр мундаг гоё хүнтэй цуг тоглож байлаа. Оюутан бас би дөнгөж нэг дөр курстай байсан. Энэ дооёотын нэг яг шүү дээ. Боёо бид нар цуг тоглож дооёо боёо амби бид яг үйлдвэрчний хөвлийн соёлын төвөрдөн дээр. Тэгээ амбигийн хүүхэд нь мөн талигч юм хүүхэд дөнгөж ихнэр нь жирэмс манай соко жирэмсэн байсан байхгүй. Тэгэхээр мөн талигч маань миний хайж осоодсон бид нэр найзууд. Тэгээд бид нэгээс оц. Тэгэхээр би ингээл босоод нэг тоглолтын нээлтэн дээр яахын тэр бүгс оц хондгоны үг хэлэх гээл. За амбигийнхаа хүүхдийн төрх хүүхдийн төлөө би загнуулсан. Төрөөг хүүхдэд төмөр үлхий гэж чи гарцсан хүүхдийг дэгдгүүлээс гараагүй хүүхдийг тэгтээ жирэмсэн штэ гэд би өөрөө жоохол хүүхд 18 9-тэй л байсан байхгүй муу талигч байна. Өгшөө. Шимүү миний хараачтай чи. Ер нь болов яасан бэ өгмөнө? Яаж вэ? Жиин дээр наад үзнээс үзээгүй дээр түмний шившиг болон чимээ болов. Нэг дэжүүгээ хоёр дэжүүгээ. Болио ишиг өгмөн чи явахаа. Утаа айгуу очиж isa төгөө төгөлдөр танд хүн амтэг хамчул яах юм болж байна чи. Яг хүн харуул мод үүсэл. Сайн өгөө гэж. Ай чи чамаа бодомтой уулзсан гэж бодоод урд ингэн үзчихв. Хатаа чам навч юм хүн тань биш. Хүн таруулж байгаа гэж сайн байна уу гэж ингэж их мэдлэхээс. Хайсаа дэнгээ илгээрээ явдаг юм бол тээ. Унайзгаа арай лист яваад өгчүүд байл гэж боддог. Би хастаа тайзан дээр цуг ойж. Гахалтай сайхан ястай нөгөө хүнд өгж аавна гэж их байдаг бид нар. Миний найзтайгаа тогссон олон номер би тал дээлтгээл бит хоёр. Би нөхөр нь болол мө талигч бол миний ихнэр болоод л хоёлаа. Ер нь болов яах юм бэ? Яа. Ай цахалтай хүмүүсээс ч бодсон ер нь болио өгнө. Хүн юу гэж байна. Би дандаа яв баярчуд чи дандаа гэрийн хурцаг зүтчихэд яах вэ? Ачиж наадам үздэг хаа. Өөш энэ нам баян боёгийн өстө боинтай юм аа. Баян боёг гэхлээр миний өгс наад нэг муу цагаамалгаа яах ч юмсчих. Энэ малгай чарин өстө өмсөн шүү. 22 жил үерхээ тэгээд найз галдлаа да. Тэгээд өвчин гэж яахдаг юм байна. Сайхан ир хүн байсан. Мундаг мужик ир хүн байсан. Авьяастай. Гайхалтай авьяастай. Зоригтой. Бид хоёр хийгээл хоёлаа нэг удаа тэр тал дээлтийг хийх гээд байж байгаа. Бид хоёр нэг ажил хоцорж орж ирээд. Тэгэл бид хоёрыг хоруулаагүй ч үгүй яалаа. Тэгтнөө хоёлаа. Хоёлаа бид хоёр идгүүл энийг хийчихэд ороод ирээгээл. Тэгэл даалгавраа бол хоёлаа тэр клюсэнд очиж зогсож бол хоёлаа хийгээл гарч ирэл төвлөдөг гэсэн. Шимшиг. Төрийн шимшиг, төмний шимшиг юм та. Одны шимшиг, орсын шимшиг болтой юм та.
Цааш нэрийн гурав наадам биш. Чи бидний наадам боллоо. Хой мангар минь мэдв байлаа. Юу одоо энэ амтж угаал ногоо утгаад юм. Хаанд ногоо шууд юм чи явж байгаа юм байна. Юу энэ наадам байна. Гүзаахан байдаг. Бомбочнаад яваад очих живэж. Тэгээд бада такси муучлаа. Тэгээд одоо хүмүүс тал дээлтэйгээ марцсан. Тэгээд яв хоошоор автар хий. Чи хоошоорнд намайг яаж явсныг харсан уу? Тэгээ би найзаараа их бахархаж байгаа. Одоо би сайн содороо үзлээ. Мондод тогссон байна. Миний найз өөрөө нөгөө комед трагедид мундаг тоглодог хүн л дээ. Драм талдаа. Тэгээд үзээ сууж байгаа бас нөлөө сунгаад найзгаа цугаас над урсаад ингээд сайхан байна. Хүн тэгээд урлагийн нэг нь биеийн тэнгэр додсон ч одоо тэгээд ёстой нөгөө бид нэр өгшгөн дээр мэдсэн урлагт үлдсэн ам би гэж. Тэр үний юм байна да. Ямар сайхан бичээвдээ, ямар ч мундаг хүмүүс сэтгэвдээ гэж нэг залуучууд сэтгэсэн юм байна лээ. Тэгээд тэр нь миний фэйсбુક дээр постн дээр ирсэн байсан байхгүй юу? Жүжигчин нэр нь амби, урлагт үлдсэн амби, түүний дүрээсэн юу гэдэг айгүй хөөрхөн юмнууд бичсэн мэт. Тэгээ бид нэр тэндээс ярилцж байгаа. Манай хошуурлынхан ярилцж байгаа. Ямар гоё үг, энэ ямар залуучууд сэтгэвэ гэдгсэн бас кино миноны хөгтүүд юм бэлээ. Тэгээд урлагт үлдсэн амби гэдгийг сурган дээр нь бичээд үлдээсэн. Одоогоос 4-5 жилийн өмнө бид нар Best of Comedy гэдгийг Азтай Бадар чинь нэг хэсэг явж байгаад зогссон шүү дээ. Тэрнээс хойш бид нар Best of Comedy гэдгийг хийя гэж одоо манай шинэ үе production, манай Боё маань, манай Үлзий хөөгч Хүслбаатар, манай Эрдэнэ зам, Баяр Магна, Мөг сайхан, Онон Одон чимэг гэдэг энэ дөрвөн production одоо гол жүжигчид нийлж ярьж сууж байгаад тэгээд ер нь энийг наадам болгоё. Тэгэл энэ хошуу урлагийн их тодтолтой. Тэгээд ахмадуудыгаа бид нэр урьж хүндэтгэлийнхаа тоглолтыг үзүүлж тэднийг бас илгэсгээр нөхөрсгөөр илэглэж тэгж байчаа гэдгийг санаачлаад Best of Comedy маань 2 удаа 1 жил өнжөө 2 жилд 1 удаа болдгоор хийгээд тэгээд бид нэр бол энэ жилдээ бол өнжөө гэдэг санааг тавьсан. Яагаад гэвэл 2 уран бүтээлч маань бурхны хоорондоо длоо. Тийм учраас энэ жил хүндэтгээд одоо ингээ өнжөөд эх жил бол бид нэр 3 дугаар наадмаа гээ. Таныг хүмүүс бол хошин урлагийн жүжигчин гэдгээр наадахгүй сайн мэднэ. Гэхдээ бас та драмын бас нилээдэн жүжиг тоглосон баг тий? Ер нь бол тий. Ер нь бол бидний яг диплом чич хийсэн ялгаагүй жүжигчин драмын жүжигчнэр төгсөн тий. Би чинь бас драмын мэргэжлийн жүжигчнэр драмын мэргэжлийн жүжигчин гэдэг диплом авсан. Гэхдээ би илүү хошин урлаг энэ бол хүнээс ихэн нэгдэг ийм төрөл жанр учраас би сонирхдаг. Угаасаа би дуртай, хайртай энэ төрөл жанрт. Тийм учраас энэ рүүгээ би төлхөө явсан. Драмын жүжигт бол би соёл урлагийн сургууль төгссөн жилээ 97 онд төгсөөд 97 онд сургууль театрт ороод 2 хүүхд төрөлөөр орсон. Дөрцрөмт 2 орж ирсэн. Тэгээд орсон жилээ би Ижил Хүснэ гэдэг Николай Кальяда гэдэг Оросын зохиолчийн Ижил Хүснэ гэдэг жүжигийн Ильягийн дүрийг бүтээжсэн. Тэр миний хамгийн хайртай дүр бас. Би 2 цагийн турш хөлөө нуглаад өмдөн дотор игээ тоглож ийж. Би одоо ч бас турхай байж одог бодвол. Тэгээд би тагсгалдан өстө хөл тасрангаа алдаж. Тэр их миний их сайхан дүр. Тэгээд их зовжч бүтсэн. Тэгээд их сайхан дүр. Дөнгөж будган хангалсан жүжигчин. 97 он төгсөн жилийнхаа 12 сарын 10-нд нээлттэй хийжсэн. Тийм санжин та нэг хөлгөө хүний сандал дээр суугаал тийм дүрсэн. Ер нь драмын жүжигт тоглох хошин урлагийн жүжигчин хийх хоёр ялгаа юу гэдэг жүжиг? Драмын жүжиг тоглох хошин урлагийн төрөл жанр тоглох гэдэг бол хошин урлагийн төрөл жанр надад илүү хүнд санагддаг. Яагаад гэвэл драмын жүжиг бол тавилтаараа одоо Шекспир гал ингээд бас хэцүү л дээ. Тэр дүрийг бодох, тэр дүрийг гаднаас нь тэр найруулагч юу гэж харсан юм, сонгодгоор юм уу, эсвэл орчин цаг юм уу, модерн юм уу, абстракт юм уу, авангард юм уу, найруулагчийн шийдлэр тавина тийм үү. Шуурлагийн төрөл жанр гэдэг бол одоо яг бидний өнөөдрийг хийж байгаа бол бид нар ерөнхийдөө бол
галруул өөрсдөө л орж ийн гэсэн үг байхгүй. Мэдгүй хүн инех юм уу инехгүй бүү мэдэн шин. Эсвэл чөтгөр бүү мэдл юм хийж байгаа байхгүй. За ингээд хийвэл яг би ингэж хэлвэл үзэгчд инээ. 100% мэдхгүй байхгүй. Тийм шүү дээ. Нөгөө тэгэл их хэвээр харанхуу нээж байгаа байхгүй юу? Шиг нээгээл. Тэгтээ бид нар сар сургууль гэж. Өөрсдөө энийг л хийнэ. Ингээл янз бүрээр. За ингэж хийвэл гээл тал талаас нэгээл энийг тэгээд хамгийн гол бид нар энийг яах вэ? Үзэгчд л энийг хэвээр гэдэг бид нар тийм шаардлага тавьж байгаа байхгүй. Тэгэл гарахад үзэгчд авч яваа. Тэг зүрх ингээл онгоох шиг болж байгаа. За яг бодсон бидний экстуцийн бодсон бидний юм за зүг боллоо шүү. Гэл ингээл хэцүү л дээ. Надад жоохон хэцүү айцтай байдаг. Ээд хүн чинь ингэж байна шүү дээ. Гэр бүлээрээ хөөе аав ээж нь ажиллаарай. Миний хүүхдүүд хувцас амсараа яв экстуцийн тоглолтыг үзье. Өнөөдөр нэг сайхан манай найзууд хэлдэг цээж амраана гэхэд манай өсгөө аврагд гэдэг байхгүй. За танахыг үзэж нэг цээж амраана гэдэг байхгүй. Тэгэл хүмүүс гэр бүлээрээ цээж амраах гал ирэхэд ингээл амраахгүй ингээд үйл яана үзэж. Хоорондоо яана гэл энэ бол том айдас үз. Тэгэлгүй яах вэ? Тий. Тэгтэл бид нар бол нийтмийн ингээд аяга биччихээд байгаа хөө жүжигнийхээ одоо супер ээж нийтмийн цоошин entertainment тоглолт. Үзэгчд энэ сайхан инээл гэж ирж байгаа шүү дээ. Гой сони юм юу хийх бол за аглуу ямар дүр хөөрөх бол за ямар шинээр сонин юм ботож олсон бол гэдгийг л үзэгч ирж байгаа. Огнерат өнчөлөө бол ургаалдулду хар ононгол руу эрг даран ургах зүг хар эсийг гаргунд гарах шоо гаргунд гарах ардын дараа цөмөр ингэж хологдож явж байгаад яаж хийж байгаа эзэн богдыгаа тэр нийлээд багтаа нэг байдж үсэх юмсаа те өгш бид нар өштэй хизээч байлдахгүй. Ер нь бол аль аль нэг хэцүү. Драмын төрөл. Гэхдээ драмын жүжиг гоё шүү дээ. Юус драмын жүжиг тоглол. Би ер нь бол жүжигт бас их дуртай. Киноноос илүү. Яагаад ингээл тэр чинь гоё шүү дээ. Ингээл жүжигтэй, жижиг гэргэлтэй харьцаал, сахар махалнаагаал ингээл тэгэл үзэгчд намайг өв гэж хараал те. Эсвэл улгаач гэдэг нэмчин гэж хараал. Гоё. Амьд харьцаатай үзэгчтэй. Гоё. Тэгээ драмын жүжигийн гоён тэнд байд. Өдөр болгон амьдаар тоглож тоглолтноос тоглолтон сайжрах тийм гоё. Яг одоо бол үдийн хоолны цаг болсон байна. Таны цаг боломжтой болол бид нартай хамт манай нэвтрүүлэгтэй хамтран ажилладаг Энэтхигийн Инжан Смайл гэдэг ресторан байдгийн тэнд үдийн хоол хамт манай найзын ресторан юм байна шүү дээ. Смайл гэх мөн үү? Тийм. Захирал нь Смайл. Смайл тийм манай найз. Маск тагааш. Тийм. Тэр нөхөртөө нэг уулзах гэдээс ингэж л уулзах гэдээс юм байна л. Одоо Смайл маань яг одоогоор бол байхгүй байгаа. За. Тийм ресторан. Тэр нэг тийш явсан байгаа. За. Ер нь бол тань. Тий. Тэгээ одоо хэдүүлээ нэрээ өдрийн хоол болж байгаа юм байна тийм ээ. Би ч бас өглөө цай уугаад гарсан. Өглөө би чинь 9:10 гэл гэрээс гарсан юм байна шүү. Та нар чи одоо тоглолтоо тархаарч нилээ орой тарж байгаа шүү дээ 10 за нүүр амаа арилгаад нүүр амаа цэвэрлээд ингээд жоохон хөлсөд арна л да тэгвэл хатгаа авчих штэ. Тэгээд ингээд нэг 17 бас эхлэнэ гэдэг 7:15 гэж эхлэж 9:20 30 гээд дуусчих. Тэгээд нэг 10 гээл гэртээ орж байгаа юм да. Тэгээд хүүхдүүдгээ нэлуурал тоглоол. Тэгээд манай том унтцсан байдаг юм уу 8 гээл унтчихдаг. Заримдаа хүүхдтэйгээ таарахгүй байх ширээс. Унтчихт нэрэл унтчихт би унтчихт наа чинь нам унтчихад яваад гэн ингээд тавд хагасаа өө ингээд яг манай ээж хэлдэг байсан. Миний хөө ажилтаа байх шиг сайхан юм байхгүй. Ажилтаа байх шиг сайхан юм байхгүй. Хамт олонтой байх шиг сайхан юм байхгүй. Одоо ингээд 39-с хүрээд ирэхээр чи жоохон өглөө болчихдөг юм. Тийм үү. Чигээр бөөнөр аль болох бөөнөрөн цоглуулаад бүгд иргэнгүүл дүүдүүд дуучин гэд бөөнөр ирэхэд ингийн шүү тэгин шүү гэд сүүлдээ заримдаа өөрөө бодог өглөө болж байгаа юм балаа эрт зүнх юу тий. Тэгэл нөгөөдөлдөө бас нэг хэлэхгүй бол болохгүй юм шиг тий. Тэгээ би тоглолтын өмнө болгон цуглуулаад гүшгний хар цуглуулаад гоё ингээл дүүнэртэйгээ ингэх дуртай гоё ингээд нэг гоё тоглолтын өмнө жоохон хүч авдаг. За бүгд өнөөдөр алаад гэж шүү. Тоглолт янзын тоглож хөө
гэл. Зарим гоцор би гоцорчлаа шүү дээ гэл. Тэгээд гоцруулах гэл. Тэгэл ер нь бол амьдрал боломж байна. Гэдгийг сайн бодох юм шиг. За хоёул яриагаа замдаа өргөжлөө. За тэгье. Үзэгчтэй танил хүн нэвтрүүлэг маань их тайвны гүрний баруун талд байрлах Энэтхэгийн Энжаг Смайл ресторанаас үзэгч та бүхэндээ үргэлжлэн хүрч байна. За нэвтрүүлгийн маань өнөөдрийн зочин бол Монгол Улсын гавьяат жүжигчин X Тузах хамтлагийн захирал Баттулга оролцож байгаа. За тэгэхээр та маань найзынхаа ресторанд хүрэлцэн ирээд байгаа шүү дээ. Тэгээ санамсаргүй хэдлэр. Тийм санамсаргүй их сайхан таарлаа. Тэгээд Смайлтай олон жилийн өмнөөс бас нэг нэвтрүүл дээр олон жилийн өмнө бас нэвтрүүлэгт бас хамтарч орж ирсэн. За. Тэгээ Смайлтайгаа цуг хоолч хийж лөө дээ. За. Тэгээд Смайлийнхаа нэвтрүүлэгт орж. Тэгээд тэр цагаас хойш Смайлтай ярьдаг дотн тэгээд болсон. Тэгээд хаяа нэг ирж хоол идэгээд тэр юм болгон бас амжихгүй энэ сайхан нэг Энэтхэг Смайл гэдэг өөрийнх нь нэрээр ресторан нээсэн гэдсэн. Тэгээ энэ юм байна. Тэгээд өнөөдөр тийм л тохиол байж. Хүүхэд нас оюутан цагийг дурсахад хамгийн сайхан байдаг шүү дээ, тийм. Соёл урлагийн сургуулийн босго болсон тухай үед таны үед бас өндөр байсан, тийм ээ. Тэгээ ер нь урлагийн босго чинь их өндөр шүү дээ, тийм. Ер нь тэр одоо эргээд тэр үед конкурс өгж ийсэн, тийм шалгалт өгч ийсэн тэр үеэ санахад маш инээдтэй хөгжилтэй. Тийм хөгжилтэй юм болдог байх. 93 онд би сургууль төгсөөд 10 дугаар ангид төгсөөл шууд конкурсанд орж байгаа. Тэгэл бэлдээл юм аа шүлгээ дуугаа бэлдээл. Тэгсэн чинь хөгжилтэй юм болсон. Би орох болдог байхгүй. Даяа би орох уу чи орох уу гэсэн чинь. Батадраа орцсон. Батадраа ороод жаа би галчлаа гэл. Тэгэл даяа орох байсан бол. Тэгвэл миний орж байгаа гэхлээр. За тэгээд найз нурд нур орж. Найз нур оронгуудаа ямар болж байна орож харж яри гэд. Тэгээ би дахиад орсон. Тэгсэн чинь даяа болохоор би болохоор 50 намрын гэд өдөөгийн баясгалангийн дуу гэлдээд даяа болохоор доохно бол задгаа суман алхаатай энэ морины дууг бэлдчихсэн байхгүй юу? Тэгсэн чинь би ороод сандрахтаа дооёгийн дуу дуулсан. За дуугаа дуулсан чинь эхлээд шүлгээ унших гэх бах та гэж бодлоо. За шүлгээ уншин даа гэж бодчихсон чинь. Дуугаа дуулсан. Сандраад гинт хамгийн түрүүнд дооёгийн дуу ороод ирчихв. Шууд доохно дуулж захтал бодчихв. Ээ балараа яана гэж дооёгийн дуу дуулчлаа штэ. Затаа суу за өнгөрс. Алхаатай гэж зүтгэсээр угаал дуусла. Тэгэл за боллоо миний хөөгээл ирээдүйн сонсгол ингээл аваад юм уу гэдээ аваад тэг гараад ирсэн дооё. За яаж нэг шиг гэлээ. За яг явж өгчлөө. Нэг баларсаа гэдэггүй. Яасан чи шүлэг бүлэг мартсан уу? Яасан гэдэг. Найз нь чиний дууг сандарсандаа дуулчлаа. Баларсан найз чиний дууг сандарсандаа дуулсан шүү гэдгсэн чинь өө чи одоо яаж юм бэ? Тэг би одоо юу дуу? Юу сүртэй юм бэ? Чи миний дууг дуулчихгүй. Тэгээд дооё миний дууг дуулаа. 50 намрын гэдэг манай дооёч гоё дуулдаг шүү дээ. Хөгжмийн тийм одоо их мюзикал нь шүү дээ. Дуу хоор ихсэн хөгжим сонсголтой намайг бодвол тэгээд дооё маань харин тэгж дэрийг дуулаад яачсан. Тэнцсэн. Хойлоо тэгэл тэнцсэн л дээ. Битүүдийг тэгэл хойлоо. Ерөөсөө бит хоёрын Дорцорон бит хоёр бол их хэртний танил их дээр үеийн жинхэнэ бага хар багын найзууч. Одоо бит хоёр 1986 онд 87 онд танилцсан. 87 онд 4 дугаар ангид багтаа хоёлаа танилцаад 4 дугаар анги, 5 дугаар анги, 6 дугаар анги, 7 дугаар анги, 8 дугаар анги, 9 дугаар анги, 10 дугаар анги 7 жил. Тэгэл 10 дугаар анги 93 онд төгсөөл 93 онд төгсөн жилээ конкурс өгөөл 93, 94, 95, 96, 97 онд сургууль төгсөөл театр дахиад 97, 98, 99, 2000. Тэгээ 2000 оноос хойш ахаад цугтаа 30 жил үргэлж чинь хар багасаа би нэг өстө нэг алхам гიშгэн бүрийг мэдэндээ. Энийг оюутан бахта царайлаг хүүгүүдийн тоонд орж охтуудын их анхаарлын төвд байдаг гэсэн үг. Худлаа. Тэгвэл өстө намайг хөөрөг цаасан болгоо өмсөлж.
Тэр царайлаг хөвгүүд мөгүүд гэдэг чинь тэр өөр л. Би чинь царайнд анхаардгүй, хичээлд анхаардгүй. Ер нь л тэгээд мо дадигч юм би боё винволё. Манай доё меркуцио. Тийш үү тий. Нэг үеийнхэн ч бас амар байгаа үстэй. Гэрэл сөхөрмё. Жүлээтэй тоглож. Одоо ч жүлээтэй. Яг бидний үеийнхэн гэвэл гэрэл сөхөрмё. Боё винволё, доё меркуцио. Тэгэл заанах Тибалтийн дагуул, амби Тибалтийн дагуул, аглуу Тибалтийн дагуул. Бид нар театрт MC Тибалтийн дагуул. Бид нар чи тэгээд нэг үеийн оюутнууд чи нэг зэрэг төгсөөд орж ирдэг юм байна үстэй. Тэгэл царайлгууд нь одоо Ромеодо тоглоод тэгэл арай царайлг нь Бинолиод арай царайлг нь Меркузио тоглоод нөгөөдөл нь Меркузиогийн дагуул Тибалтийн дагуул. Тэгээ бид нар зохиол дээр бол юм байдаг байхгүй юу? Зохиол дээр бол Тибалтийн дагуул гэсэн болохоос Тибалт нэргүй байхгүй. Бид нар нэр байхгүй. Амби нэр байхгүй, би нэр байхгүй. Заанах нэр байхгүй, MC нэр байхгүй. Өөрсдөө нэр өгсөн. Фабрицио гэх. Тэгээд нөгөө Тибалтийн Вероны талбай хэсэг болдог байхгүй юу? Тибалт гарч ирэх болоогүй. Бид нар чинь Ромеогийн дагуул өөр. Меркуцио энэ нэг тал. Биднес нөгөө дандаа муу талын баатар эсрэг тал царай муу тоосууд надаа тийм заанах гэдэг чинь гэрцгийн царай тоосууд надаа Тибалтийн дагуул. Тэгээд Тибалтыг гарч ирэхээс бид нар гарч идэг байхгүй. Сэлмэлмээ зүгээд гарч ирв. Фабрицио Куркуцио Тэгвэл бидний ч тоохгүй юм чи. Ер нь жүжигчин болгонд өөрийн нэг тоглохыг хүсдэг дүр байдаг шүү дээ тийм. Таны хувьд ямар дүр? Би жүжигчин болгонд байдаг те. Нэг Түүхэн Баатарч байдаг юм уу, нэг сонгодог жүжигийн одоо нэг эрэгтэй хүн болгон Ромео тоглоё гэж боддог шиг, эмэгтэй хүн болгон Жулиета тоглоё гэж боддог шиг тийм байлгүй л яг. Байдаг гоё шүү дээ. Тэр чинь хүн мөрөөдөлтэй байна гэсэн үг байна. Би л тэгж ойлгодог. Би бол тийм бодолтой. Надад бол тийм бодол байдгүй нэ тэр гэж би бол бодлоо хэлэхгүй. Хамаагүй мамаагүй гэж бодлоо хэлэхгүй. Гэхдээ надад бол байдаг. Гэхдээ үзэгчдээ би бас сюрприз болгож үлдээе. Дараа нэг хоёулаа ширээнд дүүцэх. Тэр байсан юм биш үү? Энэ орой шүү дээ гэж би хэлэх гээд байхгүй юу. Тэгээ ярихаар бүтэхгүй байх гэж одоо дайгаад байгаа. Хүний амьдралд ер нь жаргал зовлон ээжлэл ээлжиж байдаг нь одоо хорвогийн жам шүү дээ. Тэгэхээр таны амьдралд хамгийн их аз жаргалтай байсан ямар үе байдаг вэ? Энэ амьдрал чинь гоё шүү дээ. Амьд байх шиг сайхан юм. Энэ амьдрал найз нөхдөд байх шиг сайхан юм байхгүй шүү. Би ээж авдаагаа байхдаа аз жаргалтай байсан. Одоо ч би ээж аваагаа дээр байгаа гэж хүүгээ үргэлж хүүгийнхаа замыг гэрэлдүүлж байгаа гэж дотор аз жаргалтай байгаа. Би үр хүүхдтэй болох тусам тоолондоо би аз жаргалыг хамсдаг байсан. Миний хүүхдүүд миний аз жаргал. Би хамгийн аз жаргалтай хүн. Би хүүхдүүдтэй зөндөө хайртай. Тийм учраас би үр хүүхдүүдийн төлөө яв. Энэ бол миний хууль. Би бол зовж биш яана эдний төлөө яана гэж биш. Би ажиллаа ингэж хийдэг юмаа гэж яваад тэгээд би үр хүүхдтэд тийч. Энэ бол миний үүрэг, эцэг хүний үүрэг. Би бол аз жаргалтай хүн. Би энэ хорвоод энд мэдлээ би чамтай яриа сууж байгаа гэдэг бол миний аз жаргал. Би орой үзэгчд алгадчаад хөшиг ингээд хаагдахад би ёслоход алга ташаад энэ бол миний аз жаргал. Би ихнэртэйгээ цуг зогсож. Миний ихнэр жүжигчин. Би ихнэртэйгээ цуг хөтөлтөөд гэртээ хараад дэлгүүрээр ороод нэг талхаваад нэг будаа авчаа, нэг хэл будаа авчаа, нэг хоёр охиндоо нэг модон чихэр авчаад гэртээ харих энэ бол миний аз жаргал. Энэ тоглолтод ямар дүрд тоглож байна? За тэгээд өөрийнхөө оногдсон дүрхүүдийг л бүтээж байна да. Тэгээд одоо Express Production-ы одоо
энэ удаагийн тоглолт бол одоо 6 одоо номероор бүрдсэн байгаа. Тэгээд нэг номер нэг дотроо вакуум сургалт гэхэд дотроо баг 2 3 хэсэгтэй. Энд чинь баг 3 үзэгдэл шахуу. За тэгэнгүүтээ одоо үзэгчтэйг entertainment номер байгаа тийм ээ. Тэгээ ээжийн тухай номер байгаа. Тэгээ funny time гэдэг нь баг 8 үзүүлбэртэй. Тий. Олон сайхан одоо уран бүтээл Монголын одоо урлаг спорт одоо урлаг олонний танил хүмүүсийг одоо нөхөрсөг илгэлээр илгэлсэн ийм олон нийтдээ нэг 10 гаруй төрлийн номер. Харин ч бүр X-ийн одоо номероо жоохон багасгаад байгаа шүү дээ. Манайх ч бүр 20 гаруй номертой ордог. Нодлон жилийн одоо 13-аас 14 оныг шилжих тоглолтын дээр бол бид нар 25 номертой орж ирсэн. Teacher. What time is it? Sunday. Okay, it's 6:30. Okay. Wait, wait it out. Бид та юу нэг орчуулсан. Нэг цогцолж одоо би очсон. Юу гэж асуусан мэдчихэв үү? Би юу гэж асуусан? Яна цагийн дооч ингэж асуучих шал өөр юм яриад. Би цагийн дооч гэж асуусан юм уу? Уран бүтээлч хүн урлагийн гэр бүл байна гэдэг хамгийн сайхан байх. Би эндээ алдаа оноогоо хэлээд те. Та нөхрийнхаа хамгийн сайхан бахархдаг зүйлийг хэлэхгүй юу? Ер нь бол хамгийн бахархдаг зүйл бол нөгөө ер нь бол угаасаа манай хүн чинь мундаг жүжигч аав ястаа штэ. Тэрнээс гадна маш сайн аав л да. Хоёр охиндоо гэр бүлдээ бол айгүй цаг зарцуулдаг. Охтуудаа сайн аав нь гэр бүлийн сайн ханд урлагийн жүжигчин хүн гэдэг талаас бол бүх сэтгэлээ одоо нөгөө нэг мэрэгжилтэд өгсөн одоо ингээл тоглолт толгоол ирэнгууд бүр шаал өөр хүн шиг болчихдээ шүү дээ. Бүх сэтгэл зүрхээ бүх юмаа одоо ингээд тоглолтондоо зориулдаг. Тий айгүй ирч хүчтэй шүү дээ. Бүх юм дээр сэтгэл хөдлөлт эмоц ихтэй. Тий тоглолт эхлээл эхний өдөр аваад чи энэ дээр ингэж шүү, энэ дээр тэгж хэлээрэ, ийм үг хэлнэ шүү, тэгж хараараа, ингэж хараараа гэж бүх талаар за зөвлөн л дөө. Хоёроо нэг маргааш хэдэн үг сурах чинь. Хоёр за нэг хэдэн үг туулж. Mongol speak no. За ярьж болохгүй харьяа. No. English teacher. Agno speak English teacher see. Agno Mongolia. Mane Mongolia now. Yes, almost. Yes. English teacher. Шоурс cancel. Bye bye. Би ч одоо инглиш сурах гэдэг. Уран бүтээлч хүн одоо үзэгчдийн алга ташилтаар хамгийн их урам авч те хамгийн хөглөгддөг. Тэглгүй яг нь ер нь бол яг та энэ хүнд нэг яагаад хүн алга гавсардаг юм тийм ээ. Ламнар ном уншиж байхдаа алга нэг гавсардаг. Уран бүтээл үзсэн үзэгчд нэг алга гавсарч баяр хүргэдэг тийм ээ. Тийм учраас энэ бол энэ алга ташилт бол биднэрт бол асар их урам, асар их сэтгэлийн хүч тэнхээ өгдөг гэж ойлгодог. За би гарах болж. Танд маш их баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд амжилт, өндөр амжилтыг хүсье өрөө. Урлаг болвол нийгмийн тойл гэж яддаг. Та бүхний тойл үргэлж хэрэггүй тунгалаг байх болтугай гэж байна. За баярлалаа бас. Танай нэвтрүүлэгт бас урьж оруулсан танай телевизийн хамт олонд баярлалаа. Тэгээд юуны өмнө үзэгч түмэндээ бас үргэлж инээмсэж яваарай, тэ? Гэр бүл тань үргэлж аз жаргалаар бэлгэлж, идэ ундаагаар бэлгэж явах болтугай гэж хүсье өрөөё. Тэгээд та бүхэндээ хамгийн сайхан бүхнийг хүсье. Удахгүй инээдмийн баярлуулах гэж байна. Сайхан баярлцгаагаарай. За баярлалаа. Баяртай.